машин дайруулж өгөх магадлал 10%, скутер дайруулж өгөх магадлал 0.1 хэмтэй л юм. Тэгтэл скутерийг хорих гээд байгаа юм аа л юм. Тийм бол машинаас бас хориулт тань. Машин хорж болохгүй штэ. Цэрэн пунцгаа питамин. Жох амьдралтай юм яа. Тэхүү. Машина хорих юм бол одоо адаглаад найзахын энэ одоо байрны пүнкрийн өмхийн хогийг одоо яаж ачих вэ? Наашаа энэ хотод орж иж байгаа хотоос цаашаа бүх аймагуд руугаа тарж байгаа тэр бараг таваараа идвэл одоо явуугаараа зөөх вэ? Дэлгүүр чинь хоосорноо. Бүгдээр одоо хэдүүл замын өдөр очиж талхаа удалтаж авах уу? Нисын тос будаа мудаа. Тэр миний одоо бүгднийг хэдүүлээ одоо тэгээ замын өдөр очиж одоо алхаж очиад авах уу? Эсвэл одоо мөнгөтэй хэдэн тийшээ онгоцоор яваад тэгээд цардаа нэг хүнсээ дат мөнгөгүй инстанаар 2 3 сар алхаж очиод дуу муугаар очиод авах уу тий? Машины чинь хорж болохгүй байхгүй юу? Чи ярин барьж идэхний Ацтавадах чинь оруулаад ард түмний гавьяа төгчмөр алей нөхцөн гөгшин халдсан байна дүү. Oh shit. Here we go again. Барьж идэхнээ стач. Скутер эрсдэлтэй мэт санагдаж байгаа гэдгийг ойлгож байна. Гэхдээ том зургаар харцгаая. Жилд автомашин 6 сая орчим осол хийдэг бол скутер 20-60 мянга орчим осол үйлддэг. Түүнчлэн скутерийн осол нь автомашины осолтой харьцуулахад хохирол харьцангуй бага байдаг. Тиймээс хэрэв бид аюулгүй байдлын үүднээс скутер ашиглахыг хориглох тухай ярьж байгаа бол автомашинтай холбоотой томоохон асуудлыг авч үзэх хэрэгтэй. Бүх төрлийн тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангах нь чухал боловч скутер ашиглахыг хориглох нь хамгийн үр дүнтэй шийдэл биш байж магадгүй юм.